Сайн байцгаана уу? Та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлгээрээ өнөөдөр Эйнштейний Нобелийн шагналт бүтээлийн талаар ярилцсанаа. Студид компьютерийн шинжлэх ухаанч хас чулуу хөтлөгч Орно 2 ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шин түлээчүр болон ногоон ирээдүг хөгжүүлэх MMS компани маань ивент тэтгэж ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV мөн Одмондөр радио 107 83.3 гэсэн хост толгоноор та бүхэндээ хүрдэгэ. Өдрийн мэнд хүргье. За өдрийн мэнд. Өнөөдрийн бидний сэдэв бол Эйнштейний Нобелийн шагналт бүтээл. За Эйнштейнийг ер нь бид нар юугаар нь мэддэг бол ер нь Эйнштейн гэхээр юу санаанд орж байна? Эйнсийг хавдраа. Яг үнэ тий. Ийм нүд нь л одоо хар нэг хөтний нөхөн дээр бас заримд нь орж магадгүй тий. Ер нь бол ихэнхдээ л нэг тэр Эйдэн цэмцийг хавдраад харьцангуй онол орж байгаа. За тэгвэл Эйнштейн Нобелийн шагнал ер нь авсан гэж бодож байна уу? Харин нэг авсан байлээ тий. Нэг авсан байна уу тий? Тэр нэг нүгэ бас бодчихлаа. Тий. За авсан бол юугаар авсан байж болох вэ? Одоо тэр харьцангуй онол юм болов уу? Эйдэн цэмцийг хавдраатаар юм болов уу? Хар нүх интерьер юм болов уу? Уг нь харьцангуй онлоороо аваасаа л гэж бодож байна зүгээр. Тэгсэн чинь харьцангуй онлоор үгүй юм байна. Аваагүй юм байна. Тэгээд бас дээрэс нь Эйдэн цэмцийг хавдраатаар аваагүй юм байна. Тэгээд юугаар авсан байж болох вэ гэдэг нэг тийм асуулт байгаа. За тэгээд тэр авсан одоо Нобелийн шагнал авсан бүтээлийн тухай өнөөдөр бид нар ярилцсана гэсэн үг. За ямар ч 1921 онд бол физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн байдаг. Манай Эйнштейн. За тэгэхээр энэ одоо бүтээл нь ер нь яг ямар бүтээл юм? За энэ бүтээл нь зөвхөн одоо тэр харьцангуй онол монолдээс одоо ер нь ийм орчин үеийн физик гэж байдаг. Одоо физикийг одоо хоёр хуваах юм бол дээр үеийн физик, орчин үеийн физик гэдэг хоёр хаваачих юм бол орчин үеийн физикийг эхлүүлсэн хоёр юм шинжлэх ухаан физик байдаг. Тэр нь бол нэг нь бол харьцангуй онол нь өөрөө үйждэг. Нөгөөд нь бол квантын физик гэж болж байгаа. За энэ хоёулангийн манай Эйнштейн одоо үнд суурийг тавьсан байдаг. За тэгэхээр энэ өнөөдөр ярих бүтээл нь бол квантын тэр физикийн үнцийг тавьсан тэр бүтээлийн тухай ярина. Гайхалтай бүтээл байгаа. За ямар ч гэсэн энэ бүтээл нь бол бүр одоо уг гарвал их эртнийх л та. Одоо бүр юунаас эхлээд одоо Макс Планк гэдэг бас Нобелийн шагналтай. За бүр ингээ хойш нь хөөх юм бол хичээгаан туяаны сүрэл мөрлөг гэдэг. Хар биеийн цэцралт энэ төрийг сонсч байсан. Хар биеийн цэцрал. За тэгээ бүр урагш нэгэд хөөгөөж явах юм болно шүү дээ тий. Бүр Ньютоны үеэс эхэлтэй гэж хэлж болно. За Ньютоны үед бол юм гэрэл бөөмүү долгионоо энэ төр гэдэг тиймэрхүү одоо асуултууд байгаад идэв шүү дээ. Тэр үед Нобель байгаагүй. Тий. За ямар ч байсан гэрэл бөөмүү долгионоо энэ төр гэдэг тийм асуудлаас эхэлтэй. Им эртний угшилтай ийм асуудлыг Эйнштейн шийдээд Нобелийн шагнал авсан байдаг. За энэ юу юм бэ гэж. За эхлээд ярих зүйл бол гэрэл бөөмүү долгионо гэдэг талаар зөвхөн хальт нэг түүх ирчээ. За Ньютон бол бөөм гэж үзчихсэн гэрлийг. Гэрэл бол бөөм байх хэвээр. Ийм корпус гэдэг одоо корпус гэхэр чи цогц могцол гэдэг утгатай. Тийм цогцослог гэдэг ийм бөөмлөг гэж үзчихсэн. За тэгсэн чинь Томас Йонг гэдэг эрдэмтэн гарч ирээд хос нүхний туршилт гэдэг алдартай туршилт гэдэг. Одоо квантын физик энэ ярихаар л гарч ирээддэг. Хос нүхээр ийм гэрэл хос нүхчижтэй одоо хос завсраар гэрэл гарангууд тэр хоёр завсраар гарсан гэрлүүд нь хоорондоо интерференслэгдээд ийм янз бүрийн долгион үүсгэж байгаа. Долгионы ийм шин чанар үзүүлж байгаа. Энэ бол ерөөсөө энэ долгионоор л тайлбарлагдана. Тийм болохоор гэрэл бол долгион гэдгийг л хос нүхний туршилтаар тайлбарлсан. Одоо ингээ баг баталсан шахуу юм байж байгаа. За тэрний дараа бол Максвелл гарч ирээд за энэ гэрэл бол долгион гэдэг нь үний юм байна. Ягаад тэгэхээр цахилгаан соронзон орон гэдэг ийм цахилгаан соронзонгийн онлоо нээгээд цаадчих юм бол ингээд цахилгаан соронзон хоёрыг надад цахилгаан байна. Надад соронзон байна. Ингээд цахилгаан соронзонгийн онол гаргаад ирсэн шүү дээ. За тэгсэн чинь яг тэр онлоор нь бол гэрэл бол яг ийм цахилгаан соронзон долгион болж таарсан. За тэгээд тэр онлоосоо тэр өөрийнхөө томьёоноос энэ гэрлийн хурдыг хүртэл ингээд олсон байдэн шүү дээ тий Максвелл. За ямар ч байсан ингээд гэрэл эхлээл бөөм байжсэн л Ньютон бөөм гэжсэн л да дараа нь Томас Йонг долгион гээл тий туршилтаар батлал дараа Максвелл онлоор нь батлал ингээл за ерөөсөө долгион юм байна гэдэг. Ер нь бол баг нийтээрээ энэ долгион юм биш дээ гэдэг тэр нэгдсэн байсан гэсэн. За энэний дараа бол бидний ярих хэвээр зүйл нь дулааны цэцралт гэдэг зүйл. За дулааны цэцралт гэж юу юм бэ гэхээр ер нь дулаантай бүх бие өөрөөсөө ингэж дулаан ялгаруулж идэг. Одоо гэрэл ялгаруулж идэг. Одоо тэрийг нь бол дулааны цэцралт гэдэг юм л да. За одоо тасалгааны температурт байгаа бие бол өөрөөсөө юм гэрэл ялгаруулж идэг. Гэтэ яагаад ингээд тэр энэ юмнуудыг гэрэлдэхгүй байгаа юм гэдэг те. Тасалгаан дотор бүх юм гэрэлтмээр биш те. Гэтэл нэрнгэсээ гэрэлтэж идэг. Даанч гэхдээ бидний нүд тэр
гэрлийн бол харах чадамжгүй байгаа гэдэг. Бүх зүйл гэрэлтэж явах юм байна. Яг үнэ бүх зүйл гэрэлтэж амгүй. Тийм. Тэр цумын тасалгааны температур бол асар өндөр температур байхгүй тий. Бодоод үзлээ. Хасах 273 гэдэг бол яг тэг гэдэг хэм байгаа шүү дээ. Кельвины хамгийн абсолют үнэмлэхүй тэг гэдэг хэмжээ байгаа шүү дээ. Тэрнээс даруй 273 хэмээр их одоо бид нар хэмт суугаад байгаа байхгүй. Тэгсэнд одоо бид нар 273 хэмтэй одоо өрөөнд дээр байгаа бол бид нар ч одоо шатаад үнс үүрмэг болоо дуусч байна сте тий. За одоо үнс үүрмэг болох чаашаа. Ямар ч байсан нэлээл шатаж төлөгдөө дуусах баг. Тий. За гэтэл бид нар одоо ингээд тэг хэмд байна буюу Кельвины 273 хэмд ингээ байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өндөр хэмд байгаа бүх зүйл өөрөөсөө гэрэл гаргаж идэг. Гэвч тэр гэрлүүд бол хүний нүдэнд харагдахгүй юу хит улаан туяаны мужид гэж юу одоо цацарж идэг гэсэн. За энийг бол бид нар дулааны цэцэрлэгт гэж нэрлэдэг байгаа. За энэ хит улаан туяаг бол бид нар хит улаан туяаны багажууд байдаг. За нөгөө ковидын үед хэрэгжилжсэн ингээ боо шиг юм байдаг шүү дээ. Толгоор нь толгож алдаг ингээл химийн гаргаад ирдэг. За альск бол одоо ийм дулааны ийм термо камерууд бас байдаг. Нөгөө аура төхөөрөмжгээд байдаг тэр нэг ийм хүний зургийг аваад гараад ирдэ шүү дээ тий. Тэр чинь амтан болгонд байдаг л нөгөө нэг дулааны хэмжээтэй. Тийм тэр аура маура бол одоо хин чирэг бол юм байж байгаа л да. Олон хүн энд итгэдэг болохоор онцгүй санагдаж магадгүй. Гэтэ бүр энийг бол аюу эсрэг байдаг. Яг тэр ихэнх тэр аура хэмждэг төхөөрөмж шал хэрэггүй өхрийн бас шиг юм байгаад байдаг байхгүй юу? Ааха. За тэр гэхдээ нөгөө дулааны нь бол гаргаад байдаг. Гэхдээ одоо энэ амьгүй микрофон хүртэл одоо тасалгааны температур дэж байгаа болохоор өөрөөсөө гаргаж байгаа. Тэгэхээр одоо бүх юм гаргаж байгаа. Гэхдээ биднээс илүү их гаргаж байгаа гэсэн үг шүү дээ. Бид нар ч мөр тасалгааны температур нэмэх нь одоо 30 хэдэн Цельстэй хүмүүс шүү дээ. Тасалгааны температур гаргаж байгаа гэж үү? Тийм эндээс өөрөөс нь дулаан гаргаж байгаа. Одоо эн чинь одоо айгүй хүтний одоо пингвин хурж ирээ энэ дээр чинь ингээ гар мараа ээгээд ингээ вэж олон гэсэн үг байхгүй тий. За тэр дулааны цацрагалт бол ерөөсөө хэрвээ бид нар мэдж байгаа юм бол гал мал асаагаад ингээд сууж хахад ингээд нүүрлөө төөндөн штэ. Тэгээ гараараа ингээ хаачхаар ингээ хаагчдаг байхгүй. Тэр төөнхөө өлчдөг байхгүй. Тэгэхээр энэ бол ерөөсө дулааны цацрагалт хийгдээд байгаа гэсэн үг. За гал бол ингээд бүр асж штэ асж байгаа нь харагддаг. Гэтэ бидний нүүр айлсгүй энэ тасалгааны температурт байгаа энэ юмнууд бүгдээрээ гаргаж байгаа тэр дулааныг нь бид нар зөвхөн тэр термо камер буюу хит улаан туяаны ийм камераар л харж чадна. За уучлаарай. Гэтэ хасах 273-тай харьцуулахад эндээс дулаан гарч байгаа юм байна тийм үү? Ер нь бол хасах 273 биш л бол тэрнээс их л байх юм бол өөрөөсөө заавал дулаан гаргах. Дулааны цацрагалт юм тий. За тэнгууд энэ яагаад ингэж дулааны цацрагалт хийгдээд байгаа вэ гэдэгтэр ерөнхийдөө тэр нэг дотор нэг атомууд байгаа шүү дээ. Тэр атомууд чинь ингээд хөдлөж чичрээд байгаа шүү дээ тий. За энэ чичрээд ангууд юу болж байгаа гэхээр одоо Максвеллийн онолд цахилгаан суран зөгийн онолоор би ингээд орон зай дотор суран зэ ингээд хөдлөхөөр альсвал төмөр мөмөр хөдлөхөөр тэр дотор цахилгаан суран зэ орны юм долгионууд харахдаг байхгүй. За тэгвэл энэ дотор байгаа атомууд бидний бүтээж байгаа бүх атомууд энэ бидний нэрвэн тойронд байгаа бүх зүйлүүдийг атом бүтээж байгаа. Тэгвэл тэр атомууд нэг жижигхэн юм температурын чичиргээ хийгээд байна шүү дээ тий. Тэгвэл тэндээс ийм тий санийх шиг юм цахилгаан соронзон долгион ялгарх хэрэгтэй байхгүй. За тэгвэл энэ маш бага байх үедээ бол бүр ингээд баг мэддэхгүй шахав. За ингээл ихсээд явж байхдаа ингээд ийм нэгэсэнд одоо ингээд бүх гэрлийн мужид бодлоо ингээд цацрагалт хийж идэг. Одоо тэр атомууд янз бүрийн гэрэл цацж идэг гэсэн үг шүү дээ тий. Гэхдээ бидний үзэгдэх гэрэлт одоо цацахгүй байгаа болохоор бид нар харж чадахгүй байгаа. Тэгэл баг баг ингээл нэмэгддэг. Одоо жишээл температур ингээл нэмээд ангууд нөгөө нэг хит улаан туяанаасаа жоохон ингээл шилжил бүр нэлээд халуун болсон үед ингээд үзэгдэх гэрэл рүү орж эхэлдэг тэр. За энэ үед бид нар юу анзаардаг вэ гэхээр улайгаад гэрэлтээд эхэлдэг шүү дээ. Одоо төмөр өмрийг ч юм уу халаагаад ахаар улайгаад гэрэлтээд эхэлж байгаа шүү дээ. Эн чинь бол дулааны цацрагалт нь температур нь хангалттай өндөр болсон үед нүдэнд үзэгддэг гэрэл цацраад эхэлж ин гэсэн үг байхгүй. За тэгээ өшөө ингээд их болгоодох юм бол тэр чи яг улам улаагаал бүр тод улаан болоод сүлдээ бүр шар болол холбор шар болол тий. Тэгээд шар болонгуудаа бүр ингээд цагаан болдог. Цав цагаан бүр маш тод цагаан болоод сүүл рүү бүр хамгийн сүүл рүү бүр цэнхэр хөх туяатай энэ болдог. За энэ бол ерөөсөө дулааны цэцэрлэгт гэдэг зүйл. За энэ дулааны цэцэрлэгт гэдэг зүйл бол ерөөсөө дулаантай бүх зүйлээс ялгардаг. Энэ дулааныг ихсгэл ах юм бол нөгөө нэг хит улаан туяанаас чи одоо явсаар байгаа температураас хамаарат гэсэн үг шүү дээ. Температураас хамаарат тухайн одоо цэцэрлэгтийн мужийн ихсээд өсөөд тэгээд ингээ бидний үзэгдэх улам цацраад тийм илүү их цацраал байдаг гэсэн. За эндээс нэг сонирхолтой юм орж ирнэ. За энэ
одоо бид нар ингээд төмөр өмөр улаасгаад үзэнгүүд ингээд улаасж байгаа олбор шар болоод тэгэл шар болоод тэгэл цагаан болж байгаа шүү дээ тий. Бүх биетүүд ингээд байгаа байхгүй. Одоо бидний ч гэсэн одоо шатаачих юм бол бидний шатах юмнууд бүгд шат дуусчаа бидний үн сүлтэндээ тий. Тэр үнсийг ингээд халаагаад хавал бас ингээд улаана. Улаагаал шарлал одоо тий бас ингээд цагаан болно. Одоо бид нар модыг төлөх юм бол модны тэр одоо бид нар цог могийг мэдэн шүү дээ. Модоос үлдсэн тэр цог чинь ингээд улаагаал гэж ядэн шүү дээ. Ингээл гэрэлтэл тий. Тэр чинь хөөхтөл гаргаад. Оо яг үнэн тий. Тэр чинь улам ингээд халаагаад ангууд ч одоо тэр хөөхтөл гэдэг чинь болохоор амар өндөр халуун болохоор хөөх байгаад байгаа болж байна. Хөөх болохоор нь үнэлдэггүй байсан шүү дээ. Энэ. За тэгээд металл деталь нь юу нэ бүгдийг нь одоо ингээд халаах юм бол яг ийм зүйд өгтлэн гэж ажиглагддаг гэсэн үг. За тэгсэн чинь эндээс нэг амар сонирхолтой асуулт гарч ирнэ. Тэр ногоон өнгө хайчив. Яагаад би ерөөсөө ногоон өнгөөр гэрэлтэж байгаа юм харж байгаагүй юм бэ гэдэг юм сэн юм гарч ирж байгаа. За одоо жишээл однууд ч гэсэн ингээд асар өндөр температураар гэрэлтэж байгаа. Тэнгүүд бидний шөнийн тэнгэрийн однуудыг харах юм бол зарим однууд юм улаан туяатай, зарим однууд цэнхэр туяатай байдаг. За жишээл Vega Mega гэдэг одоо яг зуны дээр чанга дээр манддаг одоо зуны уралж зөвхөн зуны шөнөл манддаг однууд гэж байгаа. Тэдний нэг нь Vega гэдэг. Айгуу гой үзэсгэлэнтэй байдаг байхгүй юу? За тэр од бол ингээд цэнхэр өнгөтэй харагддаг. Бүр ингээд тэнгэр чигдэг залмаац шиг юм гоё цэнхэртэж харагддаг. За энэ бол асар том маш халуун од гэсэн үг байхгүй юу? Маш халуун болохоор нөгөө нэг цагаанаас их тэр бүр цэнхэр болцсон. За гайгуухан однууд нь бол ингээд шар байна. Тэгээ бүр одоо бүдггүй однууд нь улаан өнгөтэй ингэж харагддаг байхгүй. За гэтэл энэ донд юусаа ногоон өнгөтэй од гэж байдаг. За одоо ямар нэгэн зүйлийг халаахаар ногоон өнгөр гэрэлтэн гэж юусаа байдаг. За энэ яагаад ингэж байгаа юм гэхээр энэ юусаа дулааны цэцэрлэгт гэдэг бол ингээд бүх мужид хийгддэг. Одоо нэгээсэнд бол эндээс бол бүх гэрэл гарч байгаа гэсэн. Бүх гэрэл. Тийм. Бидний нүдэнд үзэгдэг гэрэл ингээд гарч байгааг нь бидний нүдл мэдэхгүй байгаа гэсэн. Маш баг гараад байгаа байхгүй. А гэхдээ энэ нөө хит улаан туяндаа л илүү их гараад байгаа. Тэгээ ерөнхийдөө нэг ингээл нөө спектр гэж байна шүү дээ тий. За ингээл улаан ингээл хит улаан гэж явж байгаа л ингээл улаан болоод ногоон болоод цэнхэр болоод тэгэл нөө хитягаан болоод тэгэл ийшээ нөө X-ray гэж явж байгаа юм спектр гэрлийн спектр гарч ирэх юм бол яг энэ тасалгааны энэ 20 температурт бол нэг юм улаан дээр одоо хит улаан дээр маш өндөр тэгээд зах руугаа ингээ багассан ийм хонхон хэлбэртэй график гардаг. За тэр ингээд зах руугаа нэлээд багасаа явцсан болохоор нөгөө нэг үзэгдэх гэрлийн мужид бол бидэрт хангалттай нүдэнд үзэгдэх хэмжээний гэрэл бол цацрахгүй байна гэсэн үг. За тэгээд энэ хонх шиг хэлбэртэй юм чинь температур өсөнгүүд ингээд хажууж байгаа нүүдэг гэсэн үг. Ийм илсэн банхан шиг юм нүүнэ гэсэн үг шүү дээ. Тэр орой дээр нуугаа зүйл бол бидэрт яг тухайн давмгай өнгө болж харагддаг гэсэн үг. За тэгээд нэг хит улаан ч ингээд давмгай байжсэн л хинөө улаан руу ингээд жоох орол эхлэнгүүд идэр чинь ингээд бүдэггүй улаанаар асч эхлэв. Тэгэл яг нөгөө нэг оргил улаан дээр эрэнгүүд чинь бидэртэй нөгөө нэг хажуугаар нь шар өнгө нь ингээд гараад ирж байгаа улбар шар өнгө гараад ирж байгаа болохоор бидэрт ингээд илүү улбар шар юм шиг харагдал. Тэгээд шар дээр эрэнгүү шар өнгөтэй харагдал. Тэгснэ ногоон дээр ирэхээр юу болдог вэ гэхээр хоёр талд нь улаан цэнхэр хоёр ингээд байж байгаа байхгүй. Тэр хоёр нь цуг ингээд ногоонтойгоо цуг тусаад яг ижилхэн тэнцүү тусаад ин гэсэн. Нөгөө хоёр нь жоохон бүдэгхэн ч гэсэн оройн бол ногоон дээр ирсэн байгаа шүү дээ. Гэтэ нөгөө улаан цэнхэр хоёр нь нийлээд ногоонтойгоо цуг цагаан өнгө болчиход байгаа байхгүй. Цагаан өнгө гэдэг чинь юу вэ гэхээр улаан цэнхэр ногоон байдаг шүү дээ. Тэгэхээр ногоон тий яг үнэ. Тэгэхээр ногоон өнгө байгаа гэсэн үг байхгүй. Зөвхөн бидэрт анзаарагдахгүй нөгөө нэг улаан цэнхэр хоёр нь дараад цагаан харагдаад байгаа гэсэн. За тэгээ улам халаагаад ангууд нөгөө нэг элсэн манхан шиг юм чинь оройн нүгээд нөгөө нэг ногооноос нөгөө цэнхэрлүүгэн яваад. За тэгэхээр цэнхэр өнгө нь илүү дамгаа болоод бидэрт эхлээл улааж яснаа цагаан болоод сүүл рүү цэнхэр болж харагддаг гэсэн. Нөгөө нэг температурын чинь цацралт ингээл нүгөө яваад байна шүү дээ тий. За ийм шалтгаанаар бидэрт бол ногоон өнгөтэй тийм од харагддаг юм байна. Ямар нэгэн юм гэрэлтэж байгаа биет ингээд ногооноор гэрэлтэж байвал бид нар амьдралдаа харж байгаагүй юм байна л та. Уг нь байдаг юм бэ? Уг нь бол байгаа. Магадгүй ямар нэгэн юм тэрийг харж магадгүй юм. Яг үнэ тий. Өө тий. Яг хоо бид нар нөгөө нэг призмэрээ задлал ингээд харж болно л доо. Тэнгүүд чинь нөгөө нэг юм хонх шиг хэлбэртэй график чинь тий. Яг ногоон дээр илүү тод ингээл тий. Тэгэл улаан цэнхэр хоёр ингээл харагдчихл байгаа уг нь бол ерхий. Тий. Цагаан өнгийг бол ногоон өнгөөр бүтээх боломж байдаг. Тэгэхээр ингээд бүр ингээд улаасаад ингээд улбар шар болоод тэгээ шар болоод цагаан болцсон юм бэ гэх тохом бол тэрийг ингээд те энэ дотор ногоон өнгө явж гэнэ гэж одоо те мэддэг хүн бол мэднэ гэсэн үг байхгүй те. За энэ ташрамд нэг юм тодруулъя. Манай од шар өнгөтэй юу цагаан өнгөтэй юу? Манай од бол уг нь бол бид нар чинь бага бахта шар өнгөөр зураад идэв шүү дээ. Алтан шарнаар гэж ярьж. Тийм. Гэтэл үнийрэхтэй цагаан өнгөтэй однуудтай ордог. За энэ чинь бол хангалттай өндөр температуртай од гэсэн үг шүү дээ. За энэс жоохон бага температуртай байх юм бол улаан од болдог. За энэс жоохон их температуртай байх юм бол одоо цэнхэр өнгөтэй од болно шүү дээ. Яг шар мар однууд бас байж байгаа. Харваас шар тийм. Нэг жоохон температур багтай л гэсэн үг шүү дээ. За манай нар бол ирээдүйд улаан болно.
Одоо ингээд энэ чинь нэг насан дуусаад 4 хэдэн тэр бүмжлийн дараа бол ингээд томроод энэ чинь улаан өнгөтэй авраг болох улаан маш том хэмжээтэй болоод өөрийнхөө одоо температурыг алдчихна гэсэн үг шүү дээ. Гэтэл нөө халуун байсаар авах болохоор тэрнээс одоо улаан өнгө асаад ингээд нэг жоохон бүдгэрч чинь одоо температур нь багасч хүүтэн болчих чинь гэсэн үг шүү дээ. Одоо сөнхөн төхөөл хэлж чинь гэсэн үг те. За энийг за хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулчаа тэг өргөлжлүүлээ. За тэгээ өнөөдрийн маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шин Түлээж үгийн хамт олон маань ивэнтдгээ ажиллаж байгаа. Тэгэхээр амт гэдэг бол ер нь амьдралын баяр баясгалан гэж одоо би бол жишээ нь боддог те. Яагаад зүгээр гоё мэдсээр байгаа хүж болохгүй гэж хэлдэг шиг. Тэгэхээр яг Түлээж үгийн хамт олон маань маш олон гоё юм амтлаг зүйлүүдийг та бүхэндээ санал болгож байгаамаа. Тэгэхээр шоколадын дуртай хүмүүстэй бол энэ хаазл наад самартай нийлүүлээд 3 давхар гүн тансаг энэ моус кек гэдээ байгаа. Тэгээд яг энийг идэх мөчт яагаад ч юм бэ хүн нэг юм баяр тэмдэглэж байгаа юм шиг онцгой юм мэдрэмжийг төрүүлдэг. Тэгээд 7 өнөختө нэг удаа ч юм уу те бас юм гоё амтлаг тусгай жороор хийсэн те гадна дотны юм жорыг амсч үзчихвэл яасан юм бэ. За тэгээд энэ рулет гээд бас маш гоё юм амттай зүйл байгаа. Аманд хиймэгцэн гэж алга болж уусдаг. За тэгээд дотроо бол одоо яг хүн хүний амтанд нь зориулаад ногоон цайтай, гүзээлцгэнтэй, зөгийн балтай, мачатай гэх мэт одоо надад бол яг тийм айхтар чихэрлэг юм бас нэг таалагддаг байхгүй. Тэгэхээр одоо энэ мачатай ч юм уу те илүү гоё юм эко юм шиг юм нэг тий гоё мэдрэмж маш гоё мэдрэмж төрдөг. Тэгээ маш олон сонголт байгаа гэдгийг хэлэхэд таатай. Маа Түлээж өгөөмч нэг гоё юм аюу орой хүртэл ажилдаг. 22 цаг хүртэл ажиллана. Зарим салбар нэг 21 30 хүртэл ажилдаг ч юм уу те. Тэгэхээр бас орой үеийн цагаар ч гэсэн ороод энэ гоё амттай зүйлүүдийг та бүхэн маань амсаад үзчих боломжтой. Тэгээ зарим бүтээгдэхүүн нь бол зөвхөн нэг салбартаа зарагддаг бол одоо миний танилцуулах бүтээгдэхүүнд бол бүх салбараар борлуулагдаж байгаа юм. Тэгээ ролл кек нь бол нэг классик ролл кек гэдэг амтад цэцгийн тоцоор бэлтгэсэн Түлээж үрийн нууц жороор тусгаалan хийсэн чиглэг бас зөөлөн юм рулет байгаа. За юужу кастила гэдэг байгаа зөгийн бал нэмэн илүү зөөлөн чиглэг болгосон. За аман дотор уусгаар юм амтад кастера байгаамаа. За тэгээд ер нь бол маш олон бүтээгдэхүүн байгаа. Би бас өчигдөр Түлээж өөр орлоо ингээд очоод юу авахаа ингээд мэдгээ байлаа. Би бүр гатсан. Тэгээд маш олон төрлийн хууль нэрээ бараг мэдхгүй 30 40 байгаа юм уу. За тэгээд та бүхэн маань Түлээж үгээр ойрхон ороод гарахтаа эдгээр бүтээгдэхүүнээс энэ роллуудаас нь мөс кекээс нь бас амсаад үзээрэй. Маш гоё ажиглалын амтыг та бүхэнд амтлуулна. Тэгээд хайртай дотн хүмүүстэй бас бэлгэлэх амтад бэлгээр бас сонгож болно тийм ээ. За холбогдох хугацааны дугаар нь 75 75 75 10 гэж байна. За фэйсбүүкээр нь Түлээж ух Монголиа гэдэг та бүхэн маань дагаа тэгээд бүх гоё шинэ бүтээгдэхүүнүүдийг харах боломжтой тий. Гайхалтай. Энэ шүс гожоод ярьж чадахгүй. Тэр нөө мачатай рулет гэдгсэн чинь надад айгүй гоё санагдаж байна. Японд очиод би ингээд нэг юм мача цай ууж үзээд амар муухай гашуун санагдсан байхгүй юу. Тэгсэн чинь дараа нь ингээд тэрнтэй орчт юм билээ. Ганц 2 удаа уугаал дараачаас ингээл үнэрийн нэртэл ямар гоё юм бэ гэж. Тэгээд нөгөө нэг Японд ч өөрөө нэг тийм мачатай юм айгүй ихтэй. Тэгэл те мачатай бялуу, мачатай одоо юу зайрмаг, майрмаг те мачатай өөр юу гэдэг бүхэл юмдаа мача ич. Тэ мачатай юу лээ бас нэг юм будааны юу гэдэг. Боо. Тийм юмнууд ингэж байж. Тэгээд бүгдээр ингэ дандаа мачатай юм аваад идэв. Мачатай юм уу? Мачатай. Энэ мачатай гэд рулет байна гэхээр хэвээр өөр шүс гочлоо бүр ингээд өнөртөж штэ. Яг кофе шиг донтуулт юм шиг лээ мача бол. Тийм энэ мача бол үнэхээр гайхалтай. Тэгээд тэр чинь яг бүр ингээд тэр Япон соёлоор ингээ хийчихэр л нэг надад анх тийм гашуун санагдсан юм шиг л. Тэрнээс ч бол яг тэр мачаны амт бол бүр ингээд юмд орчхороо, заримд орчхороо, альсгүл тэр одоо идэх юмд орчхороо, боовонд орчхороо айгүй гоё амттай болдог. Үнэхээр гоё амттай болдог. Тэгээ бас архагшаад ирэхээр нөгөө хурц мачаг ч гэсэн бас тийм дуртай л бол. Одоо шоколадтай рулет, альсгүл кофетэй рулет энэ төр гэж байгаа юм шиг мачатай рулет бол заавал амсч үзэх хэрэгтэй. Ийм гайхалтай. Яг авч идээ болохоор байсан. Би бүр бас ингээд идмээр санагчлаа. Энэ айгүй гоё юм биш үү? Ер нь одоо ингээд тараад явлаач гэсэн амсах боломжтой юм байна. Гэрлүүгээ явж байгаа хоорондоо. Тийм энэ одоо гаргасан шүлсээ нэг даръя да. Тийм 6-г л хаачдаг бол бас хэцүү ээ. Тийм шүү дээ, тийм оролдож очих гэж. Баярлалаа. За баярлалаа. За энэ нөгөө нэг хар биеийн хар биеийн цэцэрлэг гэдэг. Дулааны цэцэрлэг гэдэг юм чинь болохоор яг бие тулгоноос өөр цэцэрдэг. За нэгт өнгнөөсөө шилтгаална. За ингээ улаан өнгөтэй зүйл байх юм бол альсгүйл цагаан өнгөтэй зүйл байх юм бол өөр цэцэрдэг. Би одоо бор өнгөтэй байлаа гэж бодоход надаас ямар гарах юм?
Тийм одоо ингэдэг байхгүй. Одоо нөгөө нэг буу идэв штэ нөгөө ингээд буудаад температур нь хэмжиж идэдэг. Тэгвэл тэр болохоор арсны өнгнөөс нь шалтгаалаад баг зэрэг өөр залдаг. Тийм үү. Ямар балаа юм бэ? Нэг жоохон тийм нөгөө нэг арсгны үзэлтэй. За тэнгүүд одоо ингээд бараа өнгө байх юм бол тэр тухайн бараа өнгө бол өөрийгөө одоо өөрөөсөө цацраж байгаа гэрлийг эргүүлээ шингээгээд авчдаг маяг юм байхгүй юу? Ямар сони. Тийм тэгэхээр өөрөөсөө цацралт арай бага хийнэ гэсэн. Цагаан өнгө байх юм бол одоо ингээд илүү сайн цацрагна гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр илүү их өөрөө сайн юм цацдаг гэсэн. За тэгэхээр одоо нөгөө нэг температур хэмжигчээр аваачаал ингээд духруу нь буудаг шүү дээ тийм. Тэнгүүд чинь ингээд бараан арьстай хүн байх юм бол арай бага уншигтаад цагаан арьстай хүн байх юм бол их уншигтаад байна гэсэн үг байхгүй юу? Тэгвэл одоо хар арьстай найзтай байлаа гэж утгад 37 заасан байх юм бол чи 36 байна гэж хэллээ юм шүү дээ. Гэтэ яг тэр нь бол маш бага хэмжээний алдаагаар. За ямар ч хэлсэн за заавал хүний арьс гэхээсээ гадна одоо энэ битүүдийн өнгнөөс бас ингээд шалтгаалдаг. Би сая яг эсрэгээр нь хэлсэн байх шүү. Цагаан өнгнөөс нь бага цацраад хар өнгнөөс нь илүү цацардаг. За тэгэхээр яг ажлын температурт хоёр ингээд бит байлаа гэж хэлдэг л хоёр юм шоо, хоёр юм төмөр ч юм уу те. Гэхдээ гадна талд нь нэг нь цагаанаар буцсан, нөгөөт нь хараар буцсан. За тэгэхээр хараар буцсныг нь бид нэг унших юм бол өөрөөсөө илүү эрчтэйгээр одоо цацруулж идэг. Их өөртөө дулааны шингээч гэсэн болохоор. Тийм, яг үнэн тийм. Тэгээ өөрөөсөө илүү их хэмжээгээр дулааны цацралт идэг. Цагаан нь болохоор одоо нөгөө нэг цацрагсан гэрлээ одоо эргүүлж шингээж аваад одоо нэгэсэндээ илүү баг цацраад идэг гэсэн. Дотроо ойгоод идэг гэсэн үг байхгүй. Цагаан өнгөнөр чи юм ойдөг штэ тий. Одоо эн чинь өнгө ойгоод байгаа ухаантай штэ тий. Тэгэх юм бол нөгөө дотроос нь цацраж байгаа гэрэл цагаан өнгөнөр очоо буцаа ойгоод идэг байхгүй. Тэгээс нь дулаанаа өөр дотроо бариад идэг гэсэн. За тэгэхээр бид нар өвөл яах нь вэ? Цагаан өнгийн юм өмсөж явах юм бол илүү дулаахан байх нь штэ. Зам болохоор хар өнгийн юм өмсөж явах юм бол уг нь илүү сэрүүхэн байх гэдэг байгааз. Гэтэл энэ амар сони юм байгаа зэ. За бид нар наранд гарах юм бол шал өөр болно. Одоо жишээл бид нар сүүдэрт ингээд сууж ялаа гэж хэлдэг л та тий. Тэгвэл бид нар хар юм өмсөх юм бол бидний дулаан илүү хурдан гадагшлна гэсэн үг. Хэрвээ бид нар наранд гараад ирэх юм бол бид нар цагаан юм өмсөх юм бол хамаагүй сэрүүхэн байна. Ягаад тэгэхээр нарнаас ирж байгаа гэрлийг эргүүлээ ойлгож штэ тий. Одоо миний биеийн температураас хамаагүй өндөр температур гаднаас ирээд байгаа болохоор ихэнх нь эргүүлж ойлгох зорилгоор миний биеийн температур бол буцаад ойно л үз. Биний биелүү. Гэхдээ гаднаас ирж байгаа тэр нарны гэрлийг ойлгохгүй байх зорилгоор бид нар наранд цагаан бүдүүлг одоо нэ цамцтай сүүдэрт бол харыг өмсөх гэсэн байхгүй. Би болохоор бүр ийм хийчихэ гэж боддог. Наранд гарангууд цайрчдаг. Тэгээд ингээд сүүдэр талдаа харалцдаг. Ийм одоо хувц хийх юм бол ийм материал хийх юм бол үнэхээр сэрүүхэн болно заа зон. Өвөл нь болохоор эсэргээрээ. Тийм байдаг байх юм бол. За тэгэхээр өвөл бол бид нар цагаан өнгийн хувц өмсчих юм бол нөгөө нэг нарны гэрлийг эргүүлж ойлгоод одоо эн чинь илүү яах гэдэг шүү дээ, даах гэдэг шүү дээ, тий. Гэхдээ бидний биеийн дулааныг бас эргүүлээд ойлгохлоор одоо дулаанаа удаан барина гэсэн үг. Нэг иймэрхүү. Тэгэхээр шууд ингээл цагааныг өмсчүүл сэрүүхэн эсвэл харыг өмсчүүл дулаахан гэж хэлж болохгүй нөхөн шүү дээ, тий. За тэгэхээр нэг иймэрхүү юм байж байгаа. Энэ бол ерөөсөө хар биеийн цацралт гэдэг одоо хугацааны гаргаж ирж байгаа. Тэгвэл хав хар, бүр өстэй тас хар, абсолют хар, бүр ингээд төгс хар байвал яах вэ, тий. За төгс хар гэдэг зүйл бол ерөөсөө бүх гэрлийг өөр дээр туссан бүх гэрлийг шингээж авдаг юм биетийг төгс хар биет гин. За тэгвэл төгс хар биет яах ёстой вэ гэхээр өөр дээр нь туссан бүх энергийг, бүх гэрлийг, бүх дулааныг шингээж авчаад эргүүлээд зөвхөн цэвэр дулааны одоо цасаргалт хийн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр гэрлийг шингээж аваад дулаан болгож гаргадаг юм байна. Тийм яг үнэн тий. Гэтэ би нэг зүйлийг гайхаж байна. Тэр бүх юмыг аваад хаашаага хийдгийг тэр хар юм. Тэгээ эргүүлээ шууд цацрагна шүү дээ. Тий, шууд цацрагж байгаа байхгүй тий. Яг үнэ. Тий. За тэнгуүтээ тухайн одоо би тас хар өнгөтэй байгаа юм бол гадна л та. Одоо жишээл би ингээд нэм модыг ч юм уу, төмрийг ч юм уу, юу ч хамаагүй яг тэр төгс хар өнгөөр бодчих юм бол тэр өөрөөсөө яг тэр одоо хэмжээний төгс цацрагалтыг хийнэ гэсэн үг. Энэ бол үнэхээр сонирхолтой. Гэхдээ хизээч ийм одоо төгс хар биетэй байна гэж байхгүй. Хизээч ийм төгс одоо ийм гэж ер нь бол төгс юм гэж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ төгс хар биет одоо буюу хар биеийн цацралт гэдгийг юунд ашигладаг вэ гэхээр онолд ашигладаг. За онолд болохоор нөгөө нэг юм идеал нөхцөлийг бий болгох гэж одоо нэгэсэндээ онлын нөхцөл бий болгох гэдэг шүү дээ. Тэгэхээр ийм практик байхгүй ч гэсэн тухайн онолчин болохоор яг математикаар ажиллаж явах хэрэгтэй. Тийм болохоор энэ математик нь төгс хар зүйл байх юм бол ингэж цацрах хэрэгтэй. Гэхдээ энэ болохоор арай нэг жоохон хар биш юм байна. Тэгэхээр арай нэг жоохон бага цацрна гэдэг ч юм уу те. Ямар ч онлын тэр нөгөө юугаа суураа гаргаж ирэхэд ийм төгс хар биет гэдэг зүйлийг гаргаж ирдэг гэсэн. За энэ төгс хар биет яадаг вэ гэхээр өөрөөсөө одоо ерөөсөө цэвэр дулааны одоо цацралт хийдэг.
өөр өнгөтэй байх юм бол нэг өөрөөсөө гаргаж байгаа дулааныхаа хэсгийг өөртөө шингээж эргүүлж авах гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр бид нар шууд төгс ийм цэвэр дулааны цэцэрлэгт харагдахгүй, зарим нь шингэцэн, зарим нь байхгүй болсон юмнууд харагдах гэдэг байхгүй. Төгс хар бит бол өөрөөсөө цэвэр дулааны цэцэрлэгт тийм. За тэгэхээр энийг бол онол дээр юу гэж одоо авдаг вэ? Тэр Rayleigh Jeans-ийн хууль гэж байдаг. Одоо тухайн үед байсан 1900 оноос өмнө бол байсан. Яг бас л тухайн үед гарч ирсэн онол л доо. За тэгээд тэр үед бол эрдэмтэд бол энэ хар биеийн цэцэрлэгт ер нь бол энэ дулааны цэцэрлэгт гэж юу юм бэ? Энийг одоо томьёолъё гэдэг ингээд томьёолж ирсэн. За 1900-аад оны үед бол энэ Rayleigh гэдэг хүн одоо яг энэ төгс хар биет байх юм бол ингэнэ гэж хагаад яг ийм онолыг гаргаж ирсэн байдаг. Тухайн одоо биетийн хар биеийн цэцэрлэгт бол энэ температуртайгаа шууд хамааралтайгаар тэгээд давтамжтайгаа квадрат хамааралтайгаар ингээд ихсэн гэдэг тийм одоо юу байсан. Одоо онол гаргасан байдаг. За энэ дээрс нэг сонирхолтой юм болохоор температуртайгаа шууд гэдэг нь болохоор температур ихсэх болгонд л ихсээд ийн гэсэн үг шүү дээ, тийм. Улам цацраад. Тийм, яг нь. Давтамжтайгаа квадрат хамааралтай гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр одоо ингэж байгаа байхгүй. Квадрат хамааралч юм exponential буюу одоо бид нар парабол гэж үдэн шүү дээ, тийм. Парабол ч ингээл тэг үйжсэн бол 1 болсноо л ингээл 2 болсноо 4 болсноо л ингээл 16 гэдэг шага бүр ингээд exponential бүр ингээд тесрэлттэй дээш явдаг шүү дээ, тийм. Тэгмүүд энэ ингэж үтсэн байхгүй юм. Rayleigh Jeans-ийн хууль дээр юу гэж үтсэн үг тэр температур ингээ ихсэх тусам тухайн одоо тэр нэг цацрагалтын спектр гаргаад ирчихэж байгаа. За энд улаан нэг хит улаан байж байгаа улаан болол ногоон болол цэнхэр болол хитягаан болол гамма x-ray рентген болол ингээд ийш явцдаг. Энэ нөгөө нэг гэрлийн муж биш үү те. За тэрэн дээр хийж байгаа муж нь тухайн энерги одоо чинь улаанаас бага энергитэй байж байгаа хит улаан ч бага энерги гэж байгаа улаан ч арай их болол одоо ногоон бүр их болол цэнхэр нь бүр их болол хитягаан бүр их болол ингээд яваад байгаа ийм спектр байгаа байхгүй. Тэгвэл энэ энээсээ шалтгаалаад яг тухайн одоо гэрлийн муж дээр тэрний квадраттай буюу яг нөгөө түрүүний парабол чинь зурагдах гэдэг байгаа байхгүй. Ийм парабол, exponential парабол гэсэн. Тэгэхээр улаан дээр баг хийгдээд хит улаан дээр арай баг хийгдээд улаан өнгөн дээр хамаагүй хийгдээд ногоон өнгөн дээр бүр амар хийгдээд цэнхэр өнгөн дээр бүр ингээд бүр хит их хийгдээд тэгээд ягаан өнгөн дээр те хит ягаан өнгөн дээр бүр ингээд хязгааргүй явчихдаг байхгүй. Энэ онол нь хязгааргүй явчихдаг. Гэтэл үний эрэхтэй хязгааргүй юм гэж хизээч байхгүй физикт. Тэ? Тэр бол ойлгомжтой. Хязгааргүй юм гэж байж болохгүй байхгүй. Тэ байдаг тий. Байхгүй. Байхгүй. Ер нь бол хязгааргүй юм гараад ирэх юм бол энэ шууд ойлгомжтой онлын алд байдаг байхгүй. За тэгэхээр эндээс одоо бүх эрдэмтэд бүгдээрээ бүр тухайн үеийн бүх топ эрдэмтэд бүгдээрээ энэ дээр за энэ бол худлаа байна. Гэхдээ бол практикт бол бага температурууд дээр буюу одоо нөгөө нэг бидний мэддэг арай бага гэрлийн цэцэрлэгтүүд дээр бол ингээд ажиллаад идэг, ажиллаад байгаа юм шиг санагддаг. Тэгээд хит ягаан руу очиод ирэхээр ингээд дандаа хязгааруулуу ингээд exponential өсөйдсөн болохоор тодорхой энэ бол өндөр энергиуд дээр бол өндөр давтамжууд дээр энэ шал удлаа ажиллаж байна. За тэрийг бол айгүй амархан одоо тогтооч штэ тий. Одоо туршилт хийгээл цацралтыг хараал болоо штэ ер нь бол тий. За тэгээд за энэ бол худлаа ажиллаж байгаа. Энийг энэ онлыг яаж одоо энэ томьёог энэ зүйлийг яаж одоо зэгцэлэх вэ, засах вэ гэдэг тийм топ эрдэмтдийн, топ физикчдийн одоо энэ уралдаан маягийн болсон гэсэн үг тий. За тэгээд ингэ яаж байгаа. За энийг болохоор ерөнхийдөө бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр хит ягаан товны сөүрэл гэж нэрлэдэг. Ультравиолет катастрофе гэж нэрлэдэг. За энэ хит ягаан товны сөүрэл гэдэг нь болохоор яг түрүүний хэлсэн юм чинь шүү дээ тий. Ийм экспоненшл өсөнгүүд яг ягаан өнгөнд хит ягаан өнгөн дээр очингууд ингээд хязгааргүй өндөр болоод байхгүй зүйл гараад ирд. За энийг хэн одоо хамгийн анх зассан бэ гэдгээр бас л тухайн үед 1900 оны үед Макс Планк гэдэг хүн зассан. За Макс Планк гэдэг хүний нэрийг бол зарим хүн сонссон байгаа. За бас л агуу мундаг эрдэмтэн. Физикийн салбарт бол бас нэлээд том луухгаруудын нэг шүү дээ тийм ээ. За 1900 оны цаачин болохоор юу хийсэн бэ гэхээр кванчлал гэдэг нэг юм сонин арга ашигласан. Одоо нэгэсэндээ нэг юм залим маягийн юм ашигласан математикийн. За тэр нь яасан бэ гэхээр гэрэл болохоор шүү дээ тийм. Гэрлийг болохоор ингээд нэг жижигхэн ширхгээр цацардаг гэж үзээд одоо ерөөсөө энэ нэг долгион биш ийм бөөм шиг ийм жижиг ширхгүүдэр ингээд цацардаг гэдэг. Гэхдээ яг нэг долгион биш гэж хэлээгүй л те. Ямар ч эсвэл тухайн гэрэл бол нэг тодорхой энергийн ийм багцаар цацардаг гэдэг ийм юу тавьчихсан. Одоо нэг ийм утга тавьчихсан гэсэн үг. За ийм утга тавьчингууд нөгөө нэг хязгааргүй луу буудаацснууд ч байхгүй болдог нэг ийм математик одоо зал ашигласан байхгүй. Өөрөө бол энийгээ болохоор юу гэж нэрлэдэг вэ гэхээр арга ятсан математикийн залим их гэж нэрлэсэн. Ерөнхийдөө нэг юм нөгөө бодит бид нар туршилтын өгдөл байгаа шүү дээ тий. Тэгвэл энэ бодит туршилтын өгдлөөгөө тааруулах гээд
одоо ингээ хүчээр ашигласан математик залим ихдүүд юм да гэд өөрөө нэг тоогоогоо ганыгаа. Тийм нэг сэн. За тэгээд энүүгээр одоо цаадч бол Нобелийн шагнал авсан сүүлд. Энэ их сонирхолтой. За энэ квантчлал гэж нэрлэдэг байгаа. Сая түрүүн квантчлал гэдэг үг гараад ирлээ шүү дээ. Энэ квантчлал гэдэг нь яг юу гэсэн утгатай үг юм бэ гэхээр за ингэж байгаа. Гэрлийг болохоор долгион гэж үзэх юм бол бид нар нэг долгион ч бол долгион лим чинь хязгааргүй баг одоо тийм эсвэл одоо хязгааргүй их тийм энергитэй гэж бол. Гэрэл бол ингээд долгион лим бол долгион чинь хязгааргүй баг байж чадна, хязгааргүй их байж чадна. Долгионы одоо энерги. Тэгэхээр гэрлийг бид нар долгион гэж үзэх юм бол энэ хязгааргүйтэй санал хийх хэрэгтэй болчиход байгаа. За тэгсэн чинь бод байдал дээр болохоор тихгүй одоо нэг жинхэнэ туршилтууд бол тихгүй байгаа нь ойлгомжтой болохоор за ер нь хар ухаанаар бодоход л ойлгомжтой шүү дээ. Хязгааргүй юм байна гэж байж болохгүй шүү дээ. Ер нь бол тий хязгааргүй жижиг зүйл гэж байж болохгүй. Хязгааргүй бага зүйл гэж байж болохгүй. Хязгааргүй их юм гэж байж. Тэр ч юм хязгааргүй их гэдэг бол үнэхээр логикийн зөрчилтэй зүйл байхгүй юу? Хязгааргүй том манай ертөнц хязгааргүй том гэж үзэх юм бол амар хэцүү болчих гээд шүү дээ тий. Гэрэл хязгааргүй урдан гэх юм бол амар хэцүү болчих гээд. Матери хязгааргүй их гэж үзэх юм бол амар утгагүй болчих гээд байдаг байхгүй юу? Зарим бол хязгааргүй байгаа шүү дээ. Одоо жишээлбэл тоо ч юм уу тий. Тийм тэр бол физик биш болохоор тийм физик биш болохоор физикчд бол энэ дээр бол ерөөсө санал зөрч одоо нийлэхгүй гэсэн. Тэгээ баг ертөнц дэлхий хязгааргүй л гэж ярьдаг байсан тий. Тэгээ буруу л яриад байсан. Тийм ер нь бол тийм математикийн хувьд л хязгааргүй гэдэг юм байна. Хязгааргүй гэдэг чинь хүн төрлөختөө өөртөө ч мэдэхгүй юм. Одоо хүртэл бид нар бол хязгааргүй гэдэг зүйлийг тодорхойлж чадаагүй. Бүр ийм хязгааргүй фобиа гэж байдаг байхгүй. Хязгааргүй тухай бодохоор сонир болоод байсан тий. Тийм болохоор хязгааргүй зүйл гэж байхгүй гэдэг бол одоо физикийн баг худалчинд бол хамгийн том аксиом нь. За тэгсэн чинь энэ квантчлал гэдэг нь яаж явах гэхээр тэр гэрлийг ерөөсө ширхэг болгох чи гэдэг тийм арга. За энерги нь одоо тухайн одоо гэрэлчин болохоор ингээл хэд улаан байхаараа айгүй бага энергитэй тэгэл ихсэл улаан болохоор арай их болол тэгэл ногоон болол цэнхэр болол бүр их болол хийж байгаа болохоор маш их энергитэй болол те бид нар ч хор тавтар мотортой болох байсан шүү дээ те. За тэгсэн чинь яг энэ энергийн давтамжаас нь одоо зөвхөн бүхэл тоогоор хамаардаг ийм энергийн багцууд байна гэдэг ийм юу гаргаж ирсэн байна. За жишээлбэл одоо те одоо маш бага одоо энергийн юутай бол одоо давтамжтай бол жишээлбэл хит улаан тоёо бол маш жижигхэн ийм юутай одоо энергийн багц болно гэсэн. Асар жижигхэн энергийн багцууд. Арай ихсэл улаан болгох юм бол арай их энергийн багцууд. Арай өндөр энергитэй ийм сумнууд болчихно гэсэн. Одоо гэрлэн сумнууд болно гэсэн үг шүү дээ. За энэ цэнхэр болох юм бол бүр өндөр энергитэй гэрлэн сумнууд. Бүр ингээд улаан хит ягаан болох юм бол бүр асар өндөр энергитэй ийм гэрлэн сумнууд болно гэсэн. Долгионх нь урт нь гэсэн үг үү? Энерги хэр өөр үү? Тэ энерги. Ерөөсөө тэр энергиэс тэр долгионы уртаасаа энерги шалтгаалаад байгаа байхгүй. Одоо бодоод үзэл та бид нар ямар нэгэн бөмбөгийг маш өндөр энергитэй болгох юм бол тэр бөмбөгийг илүү хурдтай шийтгэл болно шүү дээ. Гэтэл одоо саны гэрлийн хурд гэдэг бол тогтмол байдаг гэдэг юм ягшцсан үзэл байгаа шүү дээ. Тийм бол хэрвээ гэрлийн хурд тогтмол байдаг юм бол бага энерги их энерги гэж юу гэсэн утгагүй болчих гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хурдандаа биш энэ долгионы урттай байд юмаа гэдгийг одоо мэдээд нь шүү дээ. Одоо долгионы онолчд бол долгионы гэрэл бол ингээд яг долгион шиг бүгд ижилхэн урдаар тархан. Гэхдээ долгионы давтамж буюу энэ нөгөө нэг долгионы уртаасаа шалтгаалаад эн чинь өндөр энергитэй бага энергитэй гэдгийг шалтгаалаад байгаа гэж. За тэгсэн чинь хэн болохоор Макс Планк болохоор энэ долгионы уртаасаа шалтгаалаад ийм бүхэл ийм багцнууд байдгаа гэдэг ингээд тогтоочж байгаа. За тэгсэн чинь энэ дээр юу гарч ирсэн бэ гэхээр ингэж байгаа. Бага давтамжтай нөгөө хит улаан туяаны гэрлүүдийг чинь өдөөгд маш амархан. Нэгсэнд одоо тийм гэрлүүдийг гаргахад маш бага энергиэр маш их гэ гаргачих болно. Гэхдээ тэр жижигхэн гэрлэн сумнууд нь хичнээн одоо олон байсан ч гэсэн бүгдээрээ нийлэхээр нийт энерги нь маш бага байдаг. За тэгсэн чинь одоо энгийн улаан гэрэл ч юм уу цэнхэр гэрэл болоод ирлээ гэж бодъё л доо тэ. Тэгэх юм бол долгионы урт нь одоо ихсээд одоо давтамж нь ихсээд илүү өндөр энергитэй болоод ирэхээр тэрийг өдөөж одоо гаргахад илүү их энерги шаардлагатай гэсэн үг. Тэгэхдээ цөөхөн хитэн гарснууд нь илүү өндөр одоо нийт энерги нь илүү өндөр болоод илүү их одоо энерги гаргаад идэг. Бүр хийж байгаа болоод ирэхээр асар өндөр ийм энерги одоо энергийн багц болно гэсэн. Энийг өдөөхөнд л бид нар төдий хэмжээний их энерги хэрэгтэй. Тэгэхээр бид нар тэрийг ингээд өдөөх гэхээр илүү өндөр тийм одоо температур ч юм уу те илүү энерги тийшээ хийх хэрэгтэй болчиход байгаа юм. Маш их энерги хийжээж арай гэж нэг ганцхан ширхэг юу гаргана. Одоо хэд ягаан туяа гаргана гэдэг ч юм уу те. Тэгэхэд одоо эдгээр нь ерөөсөө өдөөгдөж өгдөхгүй гэсэн үг байна. За тэгэхээр одоо нөгөө нэг хог шиг хэлбэртэй график чиг гараад ирж байгаа. Хамгийн эхлээд бага байжсэн маш их олон хич ягаан туяанууд гэхдээ нийт энерги нь маш бага. Тэгэл ингээд явжсэн улаан цэнхэр ногоон болоод эхлэнгүүд
Нөгөө хэд ч юм болохоор яг цөөхөн ч гэсэн өндөр энергитэй болохоор ингэ нийлүүлэхээр нийт энерги их болчдөг. За тэгээд цаашаага хийж байгаа болоод ирэхээр нөө өдөөхөд илүү хүндрэлтэй болоод эхэлж байгаа л эргээ багасж байгаа юм. Ингээд нөө хон хэлбэртэй график гэж гараад ирж. Ингээд Макс Планкийн квантчлалын арга буюу энэ зүгээр л бүхэл тоог оруулж ирээд ерөөсөө ингээд долгион дээр нэмэхэд бүхэл тоо. Тэгэл ерөөсөө энэ асуудлыг шийдсэн болохоор энийгээ болохоор өөрөө математикийн зал мих арга ядсан арга гэдэг байгаа байхгүй өөрөө. За нэг иймэрхүү юм болсон. За хоёлаа нэг жоохон байж байгаа үргэлжлүүлээ. Наа бүхэл тоо гэдэг чинь бас аюу шижигтэй юм аа. Сэжигтэй юу? Нэвтрүүлгийн хамтран ажигчаар маань MMS компани маань өвдөдгөө ажиллаж байна. Тэгэхээр манад бол нар байна. Тэгэхээр эрчим хүч бол байх боломжтой тий. Тэгээ цахилгаан тасрах болно, төлбөр одоо тэнгэр татсан юм газар эсвэл сүлжээгөө газар ч юм уу тий. Бид бол нарны эрчим хүчээр бүх асуудлаа юм шийдэх боломжтой ийм сайхан эрүү үед амьдарч байна. Тэгээ MMS компани бол байгаль дээлтэй тогтвортой хөгжлийг дэмжсэн шилдэг шийдлүүдийг бид бүхэн санал болгож байгаа. Байж болох өнөөдөр шийдэгдсэн хамгийн шилдэг шийдэл буюу энэ Jinko Solar болно Solax Power гэх мэт одоо дэлхийд тэргүүлэгч брендийн бүтээгдэхүүнийг Монголын уур амьсгал тохируулан 30 жилийн баталгаатайгаар танд хүргэнэ гэж байгаа. Тэгэхээр би одоо өнөөдөр авлаа гэж бодоход ер нь насан эцэслэл одоо баталгаатай одоо энэ бүтээгдэхүүнийг идэх гэсэн үг шүү дээ тий. Тэгээ малчин айл газар тариалан амины орон сууц үйлдвэр үйлчилгээ за цахилгаан хаанч хэрэгтэй одоо бүх газарт бол MMS-ийн одоо шийдлийг бол та бүхэн маань хүлээж авахд ийм боломжтой одоо бүтээгдэхүүнээ зөвлөөд өгье, заагаад өгье, те зараагаад өгье танд гэдэг ийм одоо нэмэх нь ногоон ирээдүг хамтдаа бүтээ гэдэг нь хамгийн чухал байгаа юм те. Тэгэхээр яс MMS-ийнхаа байгууллага дээр бид бүхэн бас очиж үзсэн. Тэгээд үнэхээр юм гайхалтай барилга байдаг юм байлээ. Яг дэлхийн стандарт гэдэг бол яг тэнд л байдаг юм байлээ. Одоо жишээлбэл тэр нарныхаа эрчим хүчний нөөцлөл үрнэ гэж байх жишээний. За тэр бүвэл бүр деталь юмуудыг яриул тэр чоож түлхөр болон уцаар ярих өөрөө цаас устгал өөрөө мөрөө гэд их сонирхолтой юм байт юм байлээ. Тэгээд үнэхээр үлгэр жишээг бол авсан. За тэгээд та бүхэн манаас дэлгэрэнгүй мэдээллийг 7711 19 гэсэн дугаарын дотор дугаар нь 2 гэж дараа талбагдах боломжтой. Мөн 89 66 41 41 гэсэн утсаар холбогдоорой. Тэгээд Монгол улстай бас дэлхийд ингэж төлөөлж одоо ийм ногоон байгууламжийг бас Монгол улсад маань байгаа Улаанбаатар маань ойрхон байж байгаад маш гоё байдаг. Тэгээ бахархаж байдаг. Тэгээ та бүхэн маань ч гэсэн бид бүхэн ч гэсэн тий өнөөдөр бахархаад суух биш бас ажилуулад аваад ингэж хүртэх бас бүрэн боломжтой байгаа нь сайхан байна. Үнэхээр гайхалтай. Одоо ер нь ирээдүг очиж үзэх юм бол ийш очиод энэ одоо жишг болгож барьсан энэ барилга дээр нь очиод үзэхэд ерөөс хангалттай. Тийм. Энэ ирээдүй ер нь ямар байх юм бэ гэдэг тийм. Ирээдүйд би ер нь ямар хотод амьдрах юм, ямар байшинд амьдрах юм, тийм. Ямар оффист ажиллах юм бэ гэдгийг одоо эндээс очиод ер нь харчих бол боломжтой байгаа. За тэгээ дээрээс нь одоо манай Монгол бол үнэхээр гайхалтай байралтай газар. За одоо манай Монгол бол цөл үүдэг гэж бид нар одоо ингээд юу яагаад гэдэг ад үзээд байдаг. Гэтэл цөл газар ямар давуу талууд байдаг гэхээр хамгийн том давуу тал бол ерөөсөө нарны нөөц тийм нарны нөөц гэдэг байгаа шүү дээ ерөөсөө тийм энэ яхаараа нар нөөц болчтой ингээд манай урнаа бас өмнө гайхаадсан тийм энэ чинь нэг үүлэн баг гараад ингээд эхлэхээр нарны нөөц ихсээд эхэлдэг. За тэгэхээр сахарын цөл мүл гэдэг чинь бол тийм хасар өндөр нарны нөөцтэй. Дэлхийн хамгийн өндөр нарны нөөц бол сахарын цөлтэй байгаа. Азийн хамгийн өндөр нарны нөөц бол зөвхөн Монголд байдаг. Тийм. Одоо ерөөсөө Азийг баг тэр чигт нь хангахаар хэмжээний ийм нарны нөөц Монголд байгаа. Тэгэхээр Монголын ирээдүй бол тодорхой байгаа. Ерөөсөө тийм Азийг бид нар ерөөсөө нарны эрчим хүчээр хангана. Ерөөсөө эрчим хүчээр хангана бид нар бол. Бүр сэргээгдэх эрчим хүчээр хангана. Ийм баян улс байх гэж нэр. Харин тийм. Тэгэхээр одоо ийм сайхан баян одоо ийм их нөөцтөр одоо бид нар нэг алтан дээр суусан биш. Одоо тийм алтны доор суусан нөхдөл байгаа байхгүй тийм. Дээрээс алтан нар маань ээж юм тийм. Тэгэхээр энэ алтан нарныхаа эрчим хүчийг бид нар ашиглаад эн чинь маш бага энергиэр одоо маш бага зардлаар энэ өөрсдийнхөө энергийн эрчим хүчийг ханганга дээрээс нь дэлхийнхаа одоо энэ дулаарлуудыг энэ том асуудал одоо энэ чинь жил болгон хамгийн халуун зам болж байна. Жил болгон хамгийн өвдөн өвөл болж байна. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг бол бидний л одоо амьдралаас л бий болж байгаа зүйл шүү дээ тийм ээ. Тэгэхээр дэлхийгээ бодонгоо, экологоо бодонгоо, өөрийнхөө санхүү экономоо бодонгоо тийм экологи экономо хамтд нь бодох одоо энэ боломжийг олгож байгаа энэ MMS Green Building гэдэг компанид бол баярлах хэрэгтэй. Баярлаа. За сайхан цаашаа үргэлжлүүлье. Үнэхээр сайхан болчихлоо. За энэ ийм болсон. За сүүлд одоо нөгөө хичээгийн туяа чинь бүр ачаа чим хийгээд эхэлсэн. Одоо
түрүүн чинь хар биеийн цэцэрлэлт энэ тэрэг хэлсэн шүү дээ, тий. Тэгээ эрдэмтдийн за толгойн эргэж иргэжсэн одоо манай Макс Планк гарч ирээд нэг математик залим их маягийн юм хийж хагаад тонгороод унгачиж байгаа саний асуудлыг шийдэж байгаа гэсэн. За энэ электроник гэрлэр хөдлөгдөг нэг тийм сонин туршилтууд хийгддэг. За энэ нэлээд эртнээс хийгдсэн л дээ. За эртнээс ч гэжтэй бас тухайн үед хийж гэлсэн. 1880 оны үед Хенрих Герц гэдэг бас мундаг эрдэмтэн байна. Бас Нобелийн шагналтай. За энэ хоёр электродын хооронд одоо ийм хоёр электрод ингээд ойртуулангууд л ингээд мянга захиал ингээд тэрүүр чинь ингээд нөө агаар дээгүр ийм нэргэлэг хийгдээд энэ гүйдэл яваад эхэлдэг байхгүй. А гэтэл ингээд тэр хоёрын хооронд ингээд юусоо гүйдэл явхааргүй хэмжээнд ингээд нэлээд ойртуулж байгаа. Дүнгэж гүйдэл явах хэмжээнд жоохон хол ингэж тавьж хагаад дундуур нь хийж байгаа туяа ингээд тусгангууд тэр гүйдэлгүйгээд эхэлдэг. Ийм сайн юм болдог. Энэ хачин үзэгдлийг бол энэ Хенрих Герц 1880 онд хийсэн байдаг. За тэгээд нөгөө хитягаан туйгаа ихсэн гүйдэлтэй илүү их гүйдэлгүйгээд ингээд нэгэсэндээ тэр чинь юм электроник гүйдлийг цахилгаан гүйдлийг аваад өдөөгөөд ингэсэн шүү дээ гэрэл. Тэгэхээр энэ гэрэл цахилгааныг өдөөж जैन гэрэл электронд ингээд нөлөөлж जैन гэдэг бол асар сонин тийм үзэгдэл болсон гэсэн. Хитягаан туяа тэгвэл одоо нөгөө цахилгаан таандрыг татах юм аашин тий. Тийм. Ер нь бол тиймэрдүү. Гэтэ яг татхан чаг нөгөө нэг аваачаад ингээд няслаад ингээд явуулаад ингэсэн үг. Энд дээр үж байгаа электроник би ингээд гэрлэр ингээд гэдэг үлээгээд ин гэсэн үг байхгүй. За 1899 онд болохоор J.J. Thomson гэдэг бас мундаг бас ингээд Нобелийн шагналтай агуу нөхөр байгаа. За энэ нөхөр бол ингээд металл дээр хитягаан туяа тусгасан чинь бас юм гүйдэлгүйгээд байна. Электрон сугарч гарч ирээд байна гэдэг ийм туршилт хийсэн байдаг. Электрон сугарч гарч ирээд юу гэсэн үг юм шүү дээ тий. Яг үнэ тий. Төсөөлч. За тэгээд ерөөсөө энэ туршилтууд бол яг нөгөө нэг тухайн үед чинь бид нар чинь гэрлийг бол ингээл долгион ингээл мэддэг байсан юм чинь энэ айгүй амархан зүйл байхгүй нөө гэрлийн долгион чинь хурж ирэл электроник одоо далайн давлгаан дээр нэг юм далайн давлгаагаар очоод яваачаал нэг юм цохиод байгаатай адилхан болчихж байгаа байхгүй тий. За энэ бол нэг тийм сөртэй юм биш ээ. Надад ч юм бол гэрлийн долгионоор ингээд тайлбарлаж болно тий. Гэрлийн долгион хурж ирэл надад цохиод ингээд яваалаад байгаа. Нэг тийм хачин юм биш гэд ингээд хэлбэрхаан тайлбарлалт. За тийм 1902 онд болохоор Филипп Ленард гэдэг бас мундаг хүн байгаа. Гэтэ уг нь бол рентгенийг нээсэн. Даанч нөгөө нэг өөрөө рентген туяаг нээснээ мэдэхгүй. Одоо X-ray-г нээсэн ч гэсэн рентгенд алдсан шүү дээ тий. Ийм нэг нөхөр ээж байгаа өөрөө нөө мэдэхгүй анзаарахгүй байж байгаа. За энэ бас мундаг хүн. Одоо Нобелийн шагнал авбал авахаар нөхөр байхгүй. Энэ Герцийн туслах байсан. Айгу мундаг. За арчаагүй ч юм уу тий. Анхааралгүй ч юм уу тий. Тий анхааралгүй тий. За тэгээд энэ нөхрийн хийсэн туршилтаар энэ гэрэл энэ сонин туршилтууд энэ J.J. Thomson Хенрих Герцийн хийсэн туршилт аюул сонин юм байна. Энийг ер нь нэг жоохон юу яа. Одоо ингээд тий формал болгоё. Одоо нэгэсэндээ тухайн гэрэл яаж өөрчлөгдөхэд тухайн гэрлийн хүч болон тухайн гэрлийн давтамж яаж өөрчлөгдөхэд энэ электроны хидчнэн электрон сугарж байгаа буюу одоо гүйдэл гэж ярилдаг. Дээрэс нь хэр хүчтэй хэр хурдтай тэр электрон сугарж байгаа гэдэг буюу хүчтэл гэж нэрлэдэг байгаа тийм. Энэ гүйдлийн хүчтэл хоёроор нь энэ электрон хэр их электрон сугарж байна. Дээрэс нь хэр хүчтэй хэр хурдтай электрон сугарж байна гэдэг ийм одоо туршилтыг хийсэн гэсэн. Тэгэл гэрлийг хэсгэж багсгаал гэрлийнхаа өмгийг өөрчлөл ингээл нөө электронуудынхаа нэг гүйдлийнхаа хүчийг хэмжээлтэй. За тэдэн ширхэг электрон гарлаа, тийм хурдтай электрон гарлаа гэдэг ийм туршилт одоо нэгэсэндээ ийм судалгаа хийсэн гэсэн. За энэ судалгааны хариулт бол одоо туршилтын дүн бол аюу тийм сонин хачин гарч ирсэн. Нөгөө нэг өмнө бид нар хит хитэн туршилтуудыг бол анаа чин долгион тайлбарлаж чадсан шүү дээ. Гэтэл энэ дэр долгионоор тайлбарлах аргагүй ачаач юм гарч ирсэн. Одоо тэр нь болохоор юу юм гэхээр гэрлийн хүчийг нь ихсэн шүү дээ тийм. Гэрлийн хүчийг ихсэх гэдэг нь болохоор одоо жишээлбэл би ингээд нэг юм хитягаан туяа ингээд тусгаж илээ гэж хэлдэг та металл дээр. За тэнгуүтээ тэр металл дээр хитягаан туяа тусангууч ингээд электрон сугарж гарч ингээд л гэсэн шүү дээ тийм. Тэгвэл тэр хитягаан туяагаа илүү тод болгоно гэсэн. Нэгэсэндээ гэрлээ тод болгож чинь гэсэн үг. Хүчийн нэмнэ гэдэг чинь. За ингээд хит ингээд тод болгоод ихсэн чинь олон электрон сугарж гарч иж байгаа. Гэхдээ ерөөсө хурд нь нэмэгдээгүй. Нэгэсэндээ ингээд олон электрон гэ гараад байгаа хэрнээ хурд нь ерөөсө нэмэгдэхгүйсэн. Нэгэсэндээ ингээд маш өндөр ингээд одоо хүчтэй юм гэрэл тусгаад хүчийг ихсгээд тах чинь сурж байгаа электронын тоон ихсээд байгаа хэрнээ хурд нь нэмэгдэхгүйсэн байгаа байхгүй. За нэг юм сонин. За нөгөөт нь талаар гэрлийн энергийг тогтмол байлгах гараар. Одоо тухайн гэрэл чинь энерги давтамжаас шалтгаалаад энерги нь их болоод байгаа шүү дээ, тийм. Тэгвэл нийт энергийг тогтмол байлгах гараар ингээ юуг нэмж үтсэн. Одоо нөгөө нэг долгионыхын давтамжийг нэмж үтсэн. Тэгвэл өнгийг өөрчилж ин гэсэн. Илүү хүчтэй хитягаан туяа болгоол ингээл хэлсэн. За тэгсэн чи юу болсон бэ гэхээр ерөөсөө электроны тоон хэвээрээ гэхдээ хурд нь ихсэдсэн. Сугарж байгаа электроны тоон хэвээрээ. Тийм. Сугарж байгаа электроны тоон хэвээрээ нэ ингээд хурд нь ихсээд бүр илүү хүчтэй ингээд суурж гарч ирсэн гэсэн. За нэг иймэрхүү. Өнгийг өөрчлөх үү тий.
Энэ их ачаалттай. За энэ хамгийн ачаалттай энд байж байгаа бас гэрлийн давтамжийг ингээ багасгасан байгаа ихсэг шиг бүрээ багасгаж үзэж байгаа. Тэр чинь ингээл өндөр энергитэй хийж байгаа туянаас ингээл бага энергитэй хийж байгаа туйлгоо шилжиж байгаа шүү дээ, тий. Яг нэг тодорхой ийм утгыг даваад тэгээд ерөөсөө электрон сурж гарах байлцсан. Тэгээд одоо нэг ийм өнгийн л өөрчлөлт энэ гэсэн үг шүү дээ, тий. Нийт энергийг нь өөрчлөхөөр өнгийн ингээл өөрчлөл жоох ингээл энерги багтай буюу нөө өөр сул өнгөтэй улаан өнгөтэй цэнхэр мэлхэр өнгөтэй энэ төр ингээд үзэгдэх гэрэл ч юм уу те айлсвал нэг юм сулхан хийж байгаа туяа моёо энэ төр тусахаар ерөөсөө электрон сурж гарч ирэхгүй. За тэгээ бүр гэрлээ хичнээн ихсгсэн гэсэн бүр ингээд бүр те баг тухайн үедээ бас хамгийн хүчтэй гэрлэр ингэж тэгээ шарсан гэсэн ерөөсөө электрон сурж гарахгүй байсан. За тэгээд яг сүүлд нэг анзаарсан юм нь болохоор тэр гэрэл яг тусгууд электрон сурж гарч ирээдсэн. За тэгсэн чинь энэ нь болохоор ерөөсөө энэ туршилтыг классик долгионы онолоор огт тайлбарлах боломжгүй үр дүнгээд байхгүй бүгд. За одоо жишээлбэл юу гэдэг юм? Долгионы энерги зөвхөн одоо хүчнээс хамаарна. Уг нь бол долгион байсан бол хүчнээс л хамаарна. Ерөөсөө давтамжаас хамаардаг байхгүй. Одоо жишээлбэл усын мандал дээр долгион байлаа гэж бодвол би ингээд те өндөр давтамжтай юм долгион явуулах, айлсгүй юм том давтамжтай долгион хоёр явуулах бол ямар ч ялгаа байхгүй гэсэн үг байхгүй. Тэ? Энэ зөвхөн энэ нэг талаацаас шалтгаалж идэг. Би амар том ийм өндөр давлгаа явуулах юм бол тэр юмыг илүү хүчтэй очиж цохино. А би ихтэй тэр яг тийм өндөртөө ирнэ мангар хурдан гэж явуулсан гэсэн тэр зүйлийг яг адилхан очиж цохих байхгүй те. Гэтэл энэс зөрчсөн. За дээрэс нь одоо их гэрэл тусахад одоо өндөр энергитэй буюу одоо өндөр хурдтай электрон суураад гүйдлийн хүчлэл ихсэх хэрэгтэй байсан. Яг долгионы онолоор бол. Одоо өндөр энергитэй гэдэг ч одоо нэгэсэнд одоо юу гэсэн үг шүү дээ те. Энерги ихтэй буюу өнгө нь одоо өөр байх юм бол гэх юм уу. Одоо тухайн долгионы одоо ингээд давтамж нь их байх юм бол гүйдлийн хүчлэл ихсэх хэрэгтэй буюу одоо хүчлэл гэдэг чинь одоо электроны илүү хурдтай цогж явуулах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Болохоор шиг. За тэгсэн чинь өндөр энергитэй нөхрийг авуулаад тэр электроныг илүү хүчтэй зохиосон. Нэгэсэндээ илүү тод гэрэл тусахад илүү хүчтэй явуулсан чи тэрнээс нь зөрчсөн. За дээрэс нь давтамжаа ихсэхээр ямар нэгэн өөрчлөлт гарах ёсгүй гэдэг төрөнд төгсөн шүү дээ. Тэрнээс нь бас зөрчсөн. Давтамжаа ихсэхээр хурд нь өөрчлөгдөөцсөн. За ерөөсө бага давтамжтай гэрлийг хангалттай өндөр хүчээр тусахад электроны хурд нэмэгдэх хэрэгтэй гэж байгаа. Одоо нэгэсэндээ ингээд гэрэл нэлээд улаан ч юм уу эсвэл бүдэг одоо цэнхэр мэнхэр гэрэл одоо үзэгдэх гэрэл нэгэсэндээ давтамж нь арай бага тийм долгион ингээд явуулахаар хичнээн хүчтэй туссан ч ямар ч электрон сурахгүй байсан шүү дээ. Гэтэл долгионы одоо классик долгионы онолоор бол эн чинь зүгээр нэг одоо улаан бол долгион суулгах ёстой байсан тийм. Одоо цэнхэр өнгө тусглаа гэхэд бол тэр сурахгүй байх юм бол би цэнхэр өнгөийнхөө зөв хүчийг ихсгээд илүү тод цэнхэр өнгө тусгачих юм бол тэр гэж сураад эхлэх хэрэгтэй байсан байхгүй долгионы онолоор. Гэтэл энээс нь зөрчсөн. За тэгээ дээрэс нь одоо ямар нэгэн долгионоор би ингээл юмыг ингээ аваач ингээд хөдлөх чинь гэж бодъё л да тий. Тэгэхээр тэр долгионууд ингээд энергиуд нь нэмэгдэж хагаад тэрийг ингээ суурж гарах хүртэл ингээ тодорхой хугацаа зарцуулах хэрэгтэй байхгүй. Гэрэл тусан удаг гэ гарах биш. Хэсэг байж байгаа нөгөө долгион ч очоод дүг цохол пүнк гэж гарах хүртэл нэг жоохон тий гарах хүртэл ингээд хугацаа зарцуулах хэрэгтэйсэн чинь суулгал юм бол шууд суулна. Үгүй суулгахгүй ерөөсөө суулж чадахгүй гацсан. За тэгэхээр ингээд ийм олон зүйлээс долгионы онолоор төрсөн. Одоо би яг юу дотроо бодож ийн гэхээр нөгөө хумсны маникюр дээр UV light ашигладаг шүү дээ тий. Тэгээ би электроныг суулж авдаг гэсэн жоохон санаа зовоод өгсөн байхгүй. Доотлох PR memory-ийн нөгөө нэг электрон сугараад гар уруу гайгүй байгаа гэж бодож ирсэн чинь биднэрт бол одоо наад сугалдгүй юуг нь ашигладаг юм байна л да тийм ээ. Тий, наа чи өстой айгүй гоё. Чи өстой айгүй гоё дэмжиж дурдлаа. Одоо тэр хумсны худаг гэн хумсээ тэр гээлэн хумс гэдэг байгаа шүү дээ тий. Тэр гээлэн хумс ч юм болохоор зөвхөн тэр цав нь юунд л хатж байгаа юм шүү дээ тий. Зөвхөн тэр нь татна. UV light одоо тий. Тэр чинь өндөр энергит болоод нөө электронны суулж хаяад татчихж байгаа байхгүй. Суулаа ичж байгаа юм тэрэн дээр. Тий, яг үнэ. Тий. Гар уруу зүгээр үү те? Гар уруу бол бас ингээд удаан яах юм бол хордон штэ. Одоо тийм маникюр хийдэг, гээлэн хумс хийдэг хүмүүс бол одоо ингээд тодорхой хэмжээгээр одоо тэр арьс мэрсийн хорт тавтар тусах магадлал ихсэж идэг. Үчи зүгээр маникюрын тухай л яриад байсан юм байна шүү дээ. Яг нэг электрон сугалдаг чи наацаа ирчихгүй. Тэгсэн бол би ингээд ер нь нэвтрүүлэг дуусгах байхгүй. За ямар ч яг үнэ. Тийм байна. За гайхалтай. За одоо ингээд Эйнштейн гарч ирж байгаа. За энийг хинч одоо тайлбарлаж чадахгүйсэн. Энэ яаж одоо энэ долгионы онол чинь болохоо илчлээ. Яагаад энэ болохоо илч вэ? Энийг яаж тайлбарлах вэ гэдэг бүгдээрээ бас ингээд тайлбарлаж гал ингээд үзэж байгаа шүү дээ. За эцэн чинь одоо гайхамшигт жил гэж одоо тий Annus Mirabilis гэдэг нэг тийм жил байдаг тий. Тий 1905. Гайхалтай энэ жил одоо тохиолдсон. Альберт Эйнштейн 4 ийм эрдмийн ажил эвлүүлсэн энэ жилд. За энэ 4
эрдмийн ажил бол орчин үеийн физик. За ингээд цоошин физик энэ төр те харьцангуй онол, квантын физик. За эсвэл атом байдгийг нотлоод алсан. За дөрөв эрдмийн ажил хийсэн. За Брауны хөдөлгөөн гэж байгаа. Брауны хөдөлгөөн нь болохоор энэ атом молекул байдгийг нотлсон. Энэ бол үнэхээр гайхалтай. Энэ бүр ингээд нэг термодинамик орчин үеийн статистикл механик энэ төрс амар юм үнцэг тавьсан байхгүй. За энэ харьцангуй онол гэж байгаа. Орон зай цаг хугацаа хоёрыг нэгтгэсэн. Бүр маш айхтал те. Харьцангуй онол гэж энэ орон зай цаг хугацааг нэгтгэсэн гэдэг юм заа. Хоёр орон зай байна, цаг хугацаа байна. Ингээ нэгтгэсэн. Тэгээ харьцангуй онол. За нөгөөх нь болохоор масс энергийн эквивалент гэж байгаа. Энэ бол манай алдарт E тэнцүү mc квадрат ч үтэй те. За энэ болохоор энерги матери хоёрыг нэгтгэсэн. Энерги нь матери байна. Те. Масс энергийн эквивалент E тэнцүү mc квадрат. За дараах нь одоо 3 дахь одоо энэ 3 ажил болчихлоо шүү дээ. 4 дахь ажил нь болохоор фотоэлектрик эффект гэдэг. Өнөөдөр бидний сэдв. Одоо л гарч ирж байна. За энэ болохоор бөөм долгион хоёрыг нэгтгэсэн. Бөөм байна, долгион байна, ингээ нэгтгэсэн. За тэнгуут энэ фотоэлектрик эффект гараад ирдэг. За энэ юу гэхээр одоо дээрх нэг Леонардын туршилт байсан шүү дээ. Түрүүний нэг юу юм бэ гэдгийг тайлбарлаж чадахгүй байсан туршилтыг Макс Планкийн квантчл гэдэг аргаар тайлбарлаа хийсэн. За тэгээ ерөөсөө энэ амжилттай тайлбар хийсэн нь болохоор өөрөө квантын физикийн эхлэл болсон. Энэ үнэхээр гайхалтай байсан. За энэ фотоэлектрик эффектийг одоо уг нь бол манай үндсэн сэтгүүлтэй. Тий одоо нэлээд сүлд нь нэлээд яаруу тайлбарлах гэдэг чинь. За гэхдээ Нобелийн шагнал юм байна. За. Нобелийн шагнал. За энэ яадаг вэ гэхээр Эйнштейн одоо Планкийн Кончлийн арга гэсэн шүү дээ. Гэрлийг ширхэгтэй гэдэг санааг нь ашиглаад за тэгээд тэр ширхгийг фотон гэж нэрлэсэн. Нэгэсэнд одоо гэрлийн нэг ширхэг байна. За тэр Планкийн бол үдчихсэн зүв байна. Энэ гэрэл ширхэгтэй байна. Энэ гэрлийг бол бид тэр нэг ширхэг гэрлийг фотон гэж нэрлэе гэх. Анх фотон гэдэг нэрийг хайрлсан. Амар юм аа юм тий. Гайхалтай. За тэгээд гэрлийн хурд тогтмол болохоор одоо тэр хурдын ихсэх боломжгүй гэсэн үг шүү дээ тий. Нэгээс хурдын ихсэх, хурдын багасах тэр энергийг хурдаар нь тохируулах боломжгүй. Хичнээн бага энергитэй байсан ч хичнээн их энергитэй байсан ч тухайн гэрэл бол ингээд тогтмол хурдтай байдаг болохоор энэ яг юунаас хамаарах вэ гэхээр тэр долгионы уртаас хамаарна гэж байгаа. Тэгэхээр долгионы одоо санаа нь байна гэсэн үг шүү дээ. Бид нар шууд бөөмгө хийчаагүй. Ньютон шиг бөөмгө хийчаагүй. Томас Йонг шиг долгионгоо хийчаагүй байхгүй тий. Энэ бол бөөм байна. Гэхдээ бөөм өөрийн гэсэн тогтмол хурдтай. Тэр өөрийнх нь энерги нь болохоор тэр өөрт нь дотор нь байдаг тэр долгионы урт буюу давтамж гэдэг зүйлээс хамаарна гэдэг юм хачин. Ерөөсөө маш хачирхалтай. Дээрэс нь одоо юм бөөм долгион хоёрыг нэгэн зэрэг ашигласан буюу гэрэл бол бөөмчиг долгиончиг гэдэг юм дуалист санааг анх гаргаж ирсэн. Одоо ингээд дуализм гэж нэрлэдэг байгаа нэг гэрэл одоо бөөм долгионы дуализм гэдэг. Одоо энэ бол жинхэнэ орчин үеийн физикийн үндэс болсон гэсэн. Бөөм долгион орчин шал өөр хоёр юм биз дээ. Уг нь шал өөр хоёр юм тийм. Нэг гэдэг тийм. Гэтэ энэ Эйнштейний энэ фотоэлектрик эффектээс бол энэ бол хоёр шин чанарын хоёулангийн агуулсан байна гэдэг ийм очирхалтай дүгнэлт гарч байгаа. За тэгээд ерөөсөө Эйнштейн болохоор энэ гэрлүүд бол бөөмчиг долгиончиг гэдгийг нь үзчихэд за энгийнээр болохоор бөмбөг шиг ойлгочих бол. За бөмбөг байна заяа. Гэтэ би бөмбөгийг одоо ингээд хурдтай шидэх юм бол ихэн дэрэгтэй одоо хөнгөн шидэх юм бол бага энергитэй болно шүү дээ тий. Гэтэл тэр бөмбөг бол зөвхөн тогтмол хурдтай байна. Би бөмбөгийг гараасаа салгангууд нэг л хурдаар явна. Би тэрийг хичнээн хүчтэй шидсэн ч гэсэн тэр бөмбөг нэг л хурдаар явна. Хичнээн бага хүчээр шидсэн ч гэсэн яг л адилхан хурдаар явна. Гэтэ би маш хүчтэй шидэнгүүд яах вэ гэхээр юм ягаан өнгөтэй бөмбөг гараа явна. Маш хүчтэй шидэх юм болоо. Маш том бөмбөг болно гэсэн. Одоо ингээд арай нэг жоохон бага сул хүчээр шидэх юм бол ийм цэнхэр өнгөтэй арай жижигхэн бөмбөг гарч ирнэ. Гэхдээ яг л адилхан хурдаар явна. За би бүр маш бага одоо хүчээр шидэх гэж хэлдэг л дээ. Улаан өнгөтэй жижигхэн бөмбөг гарч ирнэ. Тэ? Харин нөгөө шүдэнд зурсан ч лазер тусгасан ч ижлэхэн хурдаар тэр хоёр явна. Яг үнэ тий. Гэхдээ нөгөөх маань хүчээсээ өөр байгаа. Энерги нь өөр байгаа дээ шүү дээ. Тэгээ би бүр ингээд баг зүгээр ингээд жоохон ингээд хөрөх юм бол те тэр чинь хит улаан өнгөтэй бүр ингээд харагдахгүй жижигхэн бөмбөг гарч ирж байгаа байхгүй те. За тэгэхээр хиж байгаа бөмбөг бол масар том ийм бөмбөг байна гэсэн үг шүү дээ те. За электроныг одоо бид нар бөмбөлөг угаасаа бид нар бөмбөг гэдгийг мэдэн шүү дээ электроныг бол те. За тэгэхээр нөгөө нэг бөмбөгнүүч очоод нөгөө нэг тэр электроныг очоод цохоод байна гэсэн үг байхгүй те. Яг нэг хурдтай ирж байгаа. Гэтэ маш том бөмбөг ирээд зөхөх юм бол электроныг амар хурдан сухна тас гэдэг ингээд нөгөө электрон чинь пүм гэж яваад байгаа гэсэн үг. Гэрэл чинь тэгвэл квант ертөнцид бүр ингээд яг жинхэнэ бөмбөг явж байдаг юм биш үү? Тийм яг үнэ тийм. Гэтэ нэг хурдтай. Гэрэл шүү дээ уг нь. Тийм. Электрон бол ингээд хурдыг их бага болгож болж байгаа байхгүй. Илүү хурдтай электрон, илүү бага хурдтай электрон, бараг зөвхөн ингээд байж байгаа электрон байж болно. Гэтэл гэрэл хизээч байж ин гэж байдгүй. Заавал гэрлийн хурдаар явах хэрэгтэй. За тэгээд
Одоо тэр электроны чинь бүр ингээд багсаал хит ягаан тун чинь ингээд багсаал те жижигхэн болоод электроноос жижигхэн болоо хэлэх юм бол дүнг гэдэг нөгөөдгөө дээр электрон дээр ойгоо л яваад. Тийм чадахгүй. Сугалж чадахгүй. Тийм. Тэгэхээр би тэрэн дээр хичнээн их фотон тусгаад хичнээн их одоо ягаан бөмбөгнүүдийг тэрэн дээр ингээд те ингээд тусгасан ч гэсэн савнгийн хөөс шиг юм ирээ. Гэл зүгээр ойгоо л явчихна гэсэн үг байхгүй юу? Ямар гоё сэтэв бэ. За өстөө нэрэ мэдэхгүй. За ерөөсөө мэдээд байгаа болтой л энэ. За. Тийм, ингээл тайлбарлаж байгаа ерөөсөө. Эйнштейн л ингэж л тайлбарласан. За тэгэхээр ингэж байгаа. Планк, Макс Планк гой. Таны хэлсэн үнэн байжээ. Таны наад чинь бол ерөөсөө математикийн залим их ямар нэгэн одоо тийм те арга хязгаар биш үнэ. Наа чинь бол жинкнээсээ байд юм бэ. Бүр нэрнгээсээ бүр гэрэл гэдэг чинь бүүм юм бэ штэ гэдэг ийм санаа гаргаж ирсэн. За энэ санааг бол сүүл рүү гоолоор энэ Нильс Бор гэдэг хүн илүү сайн хөгжүүлээд квантын механикийн буюу одоо өнөөдрийн бидний квантын физикийн үнцийг тавьсан байдаг. За тэгэхээр Эйнштейн гэдэг хүн энэ Annus Mirabilis буюу энэ гайхамшигт 1905 онд бол 4 ажил хэвлүүлсэн байх нь. Нэг нь харьцангуй онол, нэг нь одоо энэ Брауны хөдөлгөөн, одоо тэр термодинамик гаргаж ирсэн. За нэг нь болохоор энэ масс энергийн эквивалент буюу Е-ийн энцгийг квадрат гаргаж ирээд за энэ фотоэлектрик эффект гэдэг энэ ажил нь болохоор бүр үнэхээр гайхалтай энэ квантын физикийн цоо шинийн физикийн үнцийг тавиад энүүгээрээ Нобелийн шагнал авсан байдаг. Гайхалтай. 1921 онд физикийн салбарт энэ энэ гэрлийн юг тайлбарлаа. Фотоэлектрик эффект гэдэг зүйлийг тайлбарлаа. Ингээд ерөөсөө Нобелийн шагнал хүртсэн байдаг. Үнэхээр гайхалтай. Тэгээ үнийг бас ингэж анх удаа хүнээр тайлбарлуул сонслоо. Одоо Эйнштейн тий ядаж нэг Нобель ингэж авсан нэрээ үнэхээр ямар сайхан юм бэ. Энэ хүн бурхан юм байна уу? Бурхан. Амьд байсан бол энэ чинь дөрүүлэнгэр нь авах байсан. Тийм бэ. Нөгөөдүүл нь болохоор жоохон хойшлуулсан юм байл шүү дээ тий. Яг эн чинь бол практикт байхгүй. Одоо яг онлайн юм учраас одоо чи зүгээр Нобелийн одоо ханхүү гэх юм хаана биш тий зүгээр оргицсан. Тийм байлээ. За болцсон тий мэдээлэл нь. За маш их баярлалаа. Үнэхээр сонирхолтой байлаа. Гайхаж биширч дуусахгүй байна энэ хорвоо ертөнцийг хасаагийнхаа мэдээллийг тэг хамтаа сүгдэж сонсогч та бүхэндээ баярлалаа. Ийм гоё үнэн ийм гоё мэдээллүүдийг авахад сонсож байгаа хүн бүр гоё юм хүчрхэж байгаа мэдрэмж авдаг. Энэ бол мэдлэг юм. За тэгээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар өдөр бүр шин түлээж өг болон нохоо ирээдүг хөгжүүлээ MMS компани маань ивэнтдгээ ажиллаа. Нэвтрүүлэг NTV Модмондор радио 107 83.3 гэс хөтөлбөрөөр та бүхэндээ хүрлээ. Дараагийн нэвтрүүлгээрээ эргүү уулзъя. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.